За 4-р тест 8-р бодлого. За дараах тэгшдэглийг бодох юм байна. За тэгшдэглийг бодохдоо ийм хэлбэрийн тэгшдэглийг бодохдоо яах вэ гэхээр ерөнхийдөө үйлсийн дарааллаа бол ухраах байдлаар бодоод явуул их зүгээр байдаг. За тэгшнэхлээд тэгшдэглээ бүрэн биччихье. Болоод 10-14. За тэгэхээр энэ одоо хасагдагчийг олохдоо яах вэ гэхээр энэ хасагчийг энэ дээр бол нэмээд өгчвөл бол манай энэ эхний бол хасагдагч бол гарч ирнэ гэсэн үг. За ямар нэгэн тооноос ийм тоо гасаад ийм гарсан гэхээр энэ тоо бол яах вэ гэхээр 10 энэ дээр нэмэх нь тэг 180 63 байсан гэсэн үг. За тэгээд энд бол 12 100-ы 3 12 100-ы 3 гэсэн үг. За тэгээд энэ биччихье дахиад. За энэ илэрхийллийг энэ маань яг хөөр 12 100-ы 3-тай бол тэнцүү болох нэ. За тэгэхээр одоо энэ эхний хаалтан дотор байгаа илэрхийллийг 0.5-аар үржүүлсэн чинь 12 100-ы 3 гардаг гэсэн гэж байна. За тэгэхээр энэнийг бол яг хөөр энэ хаалтан дотор байгаа илэрхийлэл бол юу болж таарах вэ гэхээр өөрөөр хэлбэл 2 хуваахад бол ийм гардаг гэсэн үг шүү дээ. 2 хуваахад. За тэгэхээр 2 хуваахад ийм гарч байгаа юм бол 2-оор үржүүлчихвэл одоо энэ эхний хэсэг бол хаалтан дотор байгаа илэрхийлэл хариу болно гэсэн. Энд x баг. За тэгэхээр 20 дээр нэмэх нь энэ хуваах нь x тэнцүү 24 100-ы 6 л гэсэн үг. За тэгвэл одоо 20 дээр ямар тоо нэмбэл ийм гарах вэ гэсэн бодлого биш. Өөрөөр хэлбэл энэ бол 4 100-ы 6 гэсэн үг шүү дээ. За тэгээд бид нар харууллаа 9 бүхэл 1744-ийг x хуваахад 400-ы 6 гард юм. Тэгвэл x тэнцүү. За энд бол хуваагдагч, хуваагч, ноогдор та. За эндээс бол хуваагчийг болохдоо хуваагдагчийг ноогдорт хуваагаад болчих ёстой. За тэгэхээр энэ нэг хуваагч өөрөөр хэлбэл 9744-ийг бол 400-ы 6-д хуваачвал за хуваад үзвэл 2.4 гарнаа.